皆さん、こんにちは。今日はみんなの日本語第4課の文法を一緒に勉強しましょう。よろしくお願いします。それでは、өнөөдрийн хичээлээр бидний сурах зүйл цаг минут, гариг өдөр, утасны дугаарыг хэлж сурах нь мөн дээрээс нь үйл үгийн маски буюу мас хэлбэр, хүндэтгэлийн хэлбэр те. Дис масаар ярих гэж ярьдаг. Хүндэтгэлийн хэлбэрээ үзэх нэ. こちらのマスキは、日本語の中ですごく重要なので、皆さんちゃんと覚えておいてくださいね。じゃあまず最初に、時間。時間というのをモンゴル語でцаг。時間を勉強しましょう。今何時何分ですか？今何時何分ですかというのはモンゴル語でодоо хэдэн цаг хэдэн минут болж байна вэ гэсэн үг байна. Има何時ですか? Одоо хэдэн цаг болж байна вэ? За нэг цагийг 1時, 2 цагийг 2時, 3 цагийг 3時, 4 цагийг 4時ではありません. 4時と言います. 5 цаг 5時, 6 цаг 6時, 7 цагийг 7時と言います. 7時ではありません. 8時, 9 цагийг 9時. こちらも9時ではありません. 9時ですね. 10 цагийг 10지, 11 цагийг 11지, 12 цагийг 12지 гэж хэлдэг. За үргэлжлүүлээд үдээс хойш 13 цагийг 13지 гэж хэлж болно. Эсвэл үдээс хойшхын 1 цаг. үдээс хойшиг гого гэдэг. Гого 1지 гэж хэлж болно. За гозен гэдэг маань үдээс өмнө байх нь, гого гэдэг нь үдээс хойш. үдээс өмнгийн 7 цаг гэхийг гозен 7지. үдээс хойш 7 цаг гого 7지 гэж хэлэх нэ. За минутууд. 1-с 30 хүртэлх минутууд өгсөн байна. 1 минутыг 1 分. За онцгой хувирдаг хэсгүүдийн улаанаар бичсэн байгаа. Энийг сайн хараарай. 2 минутыг 1 分, 3 分, 4 分, 5 分, 6 分, 7 分, 8 分, 9 分, 10 分, 15 分. 15 минутыг 15 分гэж хэлэх нь. 30 минутыг 30, 30-ыг 3 арав гэж хэлдэг те. 30. Гэтэ 10 минутыг 10 分гэдэг учраас 30 分гэж хэлэх нь. За энэ хан гэдэг маань хагасыг хан гэдэг. 3 цаг хагас гэх юм бол 3時半гэж хэлэх нь. За тогтоохдоо та бүхэн 0, 2, 5, 7, 9 минутын дээр пүн гэж хэлэх нь. 1, 3, 4, 6, 8, 10 минутын дээр пүн гэж хэлэх нь. Тогтоогод амархан болгоод ингээд ялгаарчихлаа. 次が曜日 буюу монгол хэлээр гариг. За今日は何曜日ですか? өнөөдөр хэд өдөр вэ гэж. За даваа гаригийг 月曜日, мягмар гаригийг 火曜日, лавг гаригийг 水曜日, пүрэв гаригийг 木曜日, баасан гаригийг 金曜日, бям гаригийг 土曜日, ням гаригийг 日曜日гэдгээ. За энэ ард нь ханзаар нь бичсэн байгаа. За хагас бүтэн сая өдрийг нийлүүлээд доничи гэж хэлдэг. Доничи амралтын өдрөө те. За ажлын өдөр буюу нэгд өдрөөс 5 дахь өдрийг хейжцүү гэж ярьдаг. Хейжцүү. За дараагийнх нь утасны дугаар. Энийгнээс асуух, эсвэл өөрийнхөө утасны дугаарыг те энийгэнд хэлж өгдөг чаддаг болох нэ. За утасны дугаар чинь хэдвэ? 電話番号は何番ですかгэдэг нь таны утасны дугаар чинь хэдвэ гэж асууж байгаа. За Японд утасны дугаарыг хэлэхдээ нэг цифрээр хэлдэг. За жишээ нь 0805503 3583 гэдэг байна. Энэ дунд нь байгаа зураасыг но гэж дуудана. За бүгдээрээ японоор тоонуудаа хэлээд уншиж үзье.
0, 8, 0 の5, 5, 0, 3 の3, 5, 8, 3 this гэж хэлдэг. Нэг цифрээр нь дуудаж хэлдэг. Нэг сайн хараарай. За дараагийнх нь үйл үгийн ангиллал. За Японы хэлэнд үйл үгийг 3 бүлэгт ангилж үздэг. 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг. За 3-р бүлэгт нь хамгийн цөөх хүүхдэд бүлгээс нь эхлэе. 3-р бүлэгт нь хөрөө буюу монголоор ирэх, сөрөө буюу хийх гэсэн 2 үг байдаг. Хөрөө сөрөө гэдэг. За 2-р бүлэгт нь болохоор төгсгөлийн үсэг нь рүүгээр төгссөн. Хамгийн гол таних тэмдэг нь төгсгөлийн үсэг нь рүү. Гэвч 1-р бүлэгтээс рүүгээр төгссөн үг байдаг учраас түүнээс яаж ялгах вэ гэхээр рүү үсгийн урдлын гişиг харна. Рүү үсгийн урдлын гişиг нь энэ э юм уу и байгаа тохиолдолд 2-р бүлэгт орхно. За тэгээд ерөнхийдөө энэ хоёроос бусад үлдсэн үйл өгнүүд бүгдээрээ 1-р бүлэгт орно. За 1-р бүлгийн өгнүүд дандаа үу үсгээр төгссөн байдаг. Жишээ нь ао, гику, ному, оёгу, ёбу гэд бүгд ард нь төгсгөлийн үсэг нь үу үсэг байна. За ойлгомжтой болгохын тулд агш ард нь ингээд латин үсгээр биччихсэн байгаа. Энэ улаан хэсгүүд маа төгсгөлийн үсгүүд нь тийм. За хамгийн амархнаар яаж тогтоох вэ гэхээр 3-р бүлэгт хөрөөсрөө гэсэн 2 үг байна. 2-р бүлгийн өгнүүд нь эрүү төгсгөлийнх нь үсгэнтэй эрүүгээр төгссөн байна. За үлдсэн бүх өгнүүд нь 1-р бүлэгт орно гэдэгт очих. Тийм бол амархан. За гэвч энэ анхаарах өгнүүд гэвдсэн байна. Үүнд болохоор дөрмийн бус өгнүүд байдаг бахан. Харахад ингээд бүгд 2-р үг шиг харагдаж байгаа. Тийм бааз кирүү рүүгээр төгссөн байна. Урдах гişг нь и байна. Кайрүү рүүгээр төгссөн байна. Өмнөх гişг нь э байна. Харахад 2 боловч 1-р бүлэгт ордог. Ийм 16 үг байдаг. Үүнийг бүгдийг нь бичиж чэйжлээрэй. За мас хэлбэр буюу хүндэтгэлийн хэлбэр. Мас хэлбэр гэдэг нь Японы хэлний мас хэлбэр нь одоо цаг мөн ирээдүйн цагийг илэрхийлдэг байна. Монголоор тэгдэг ингэдэг, тэгн ингэн. Нөхцөлтэй утгад байна. За масен гэдэг нь өгөөсгөл, тэгхгүй, тэгдэггүй гэсэн байна. Машта гэдэг нь өнгөрсөн цаг, тэгсэн ингэсэн. Масен дэшта нь өнгөрсөн цагийн өгөөсгөл. Юу монгол хэлээр тэгсэнгүй, тэгээгүй. Тэгтэй утгад өгнэ. За энэ дээр 1 2 3-р бүлгээр нь ангиллаад 1 2 2 үг жишээ аваад хувиргасан байгаа. За жишоке буюу толны хэлбэр. Жишоке гэдэг нь толны хэлбэр. Яг үйл үг хувраагүй үндсээрээ байгаа толны хэлбэр. Жишоке гэж ярьдаг. За ард нь мас хэлбэрээр хувиргасан байна. Тэгээд өгөөсгөл буюу масенаар хувиргаад машта өнгөрсөн цаг тэгсэн ингэсэн гэд. Масен дэшта өнгөрсөн цагийн өгөөсгөл гэд эднэрээр ургаж үзүүлсэн байгаа. За ёму гэдэг үг маань мас хэлбэрт 1-р бүлгийн өгнүүд мас хэлбэрийг авахтаа за төгсгөлийн үсгнүүд нь дээдлийн игийг нэрүүгээ шилждэг. Муугийн дээдэлд ми үсэг байдаг тийм учраас ёмимас болсон байна. Ёмимас уншина. Ёмимасен уншихгүй. Ёмимашта уншсан. Ёмимасен дэшта уншаагүй гэдэг. За дараагийнх нь гаку гэдэг үгийг шалгаж авсан байна. Бичих гэсэн үг. За мөн адил төгсгөлийн ку үсэг нь дээдлийнхаа игийг нэрээр шилжээд ки болсон байна. Гакимас бичнэ. Гакимасен бичихгүй. За гакимашта гэхээр битсэн. Гакимасен дэшта гэхээр бичээгүй гэсэн утгаалах. За дараагийнх нь 2-р бүлгийн дээр 2 үг жишээ авсан байна. Таберо буюу идэх, мэрөө буюу үзэх харах гэсэн 2 үгийг шалгаж авсан. За 2-р бүлгийн өгнүүд араасан мас хэлбэрийг залгахад төгсгөлийнх нь энэ рүү үсгийг хасчдаг. Рүү үсгийг хасаад ер нь мас хэлбэр гэлтгүү 2-р бүлгийн өгнүүд ямар ч нөхцөл араасаа залгасан зөвхөн рүү үсгийг аваад залгах гэсэн нөхцөлөөр шууд залгачдаг. 2-р бүлэг ерөөхдөө амархан байгаа. Төгсгөлийн рүү үсгийг аваад залгачдаг байгаа.
За, табемас идэн, табемасен идэхгүй, табемашта идсэн, табемасен дэшта гэхээр идээгүй гэсэн утгатай болох. Мэрүү гэдэг нь төгсгөлээр үүсгэх нь хаслаа мимас болно тий. Мимас, мимасен, мимашта, мимасен дэшта. За, хамгийн сүүлд энэ 3 дугаар бүлгийн үгнүүд. Күрүүс рүү гэсэн 2 үг байгаа гэж хэлсэн тий. За, энэ бол ерөөдөө ч онцгой хувирдаг. Үндсээрээ хувирдаг. За, күрүү гэдэг нь мас хэлбэр залгахаар кимас алах нь. Сүрүү гэдэг нь шимас алах нь. Үүнийг яг энэгээр нь чийсдгээс өөр арга байхгүй. Ямар нэгэн дээшээ доошоо тэрнийг нэр орно гэсэн тэм дүрэн байхгүй. Ирэхгүй гэхээр кимасен, хийхгүй шимасен, ирсэн кимашта, хийсэн шимашта. Ирээгүй гэх юм бол кимасен дэшта, хийгээгүй шимасен дэшта. За, энэ 2 үг юм чинь нэг ингэж байгаагаар нь чийлж хэрэгтэй байна. За, дараагийнх нь энэ ни нөхцөл. Ни гэдэг маань монгол хэлний үг хэршинт ялгал буюу дэтэтэй утгад өгнэ. За, жишээ нь ваташи ва шичижини окимас. Би 7 цагт, жичин цагт би 7 цагт босдгоо. Шичигатсу ицкани Нихон э кимашта. 7 дугаар сарын 5-ны өдөр 5-нд дэвэнтэй 5-нд Япон руу ирсэн. Кимашта гэдэг. Дээр нөгөө ирэх гэсэн үг чинь өнгөрсөн цаг дээр авирсан тий. Ирсэн гэдэг кимашта. За, дараагийн дөрөв нь болохоор нани нани кара нани нани маде буюу монголоор бол тэрнээс тэр хүртэл. Ямар нэгэн цагийг эхлэх цаг байршил эхлэх. Ямар нэгэн газрын байршил тий. Эндээс тэр хүртэл. Тэдэн цагаас тэдэн цаг хүртэл гэдэг. Ашиглагдана. За, жишээ нь 9 цагаас 12 цаг хүртэл хичээлээ хийнэ. Хичээлээ хийдгээ. Кужи кара 9 цагийг кюжи биш кужи гэж хэлдэг гэсэн тий. Кужи кара 12時まで勉強します. 9 цагаас 12 цаг хүртэл хичээлээ хичээлнэ. За, Токио кара Осакаまで3時間かかります. Токиогоос Осака хүртэл 3 цаг зарцуулагддаг гэж. 3 時間 3 цаг үргэлжлсэн хугацааг ардна. Жигийн ардтал кан залгадаг. 3時間かかります. Какаро гэдэг нь зарцуулагддаг гэсэн утгатай. За, хамгийн сүүлийн тоо гэдэг маань монгол хэлний болон бөгөөд гэсэн үгтэй ижил утгатай нь холбоос үг байна. За, жишээ нь гакко но ясми ва доёоби то ничёоби дес. За, энэ монголоор юу гэсэн үг юм бэ гэхээр сургуулийн амралт нь тий сургууль амрах өдөр нь доёоби дээр бүгдээрээ гаригийг үтсэн байгаа. Доёоби гэдэг нь хэд өдөрлөө? Хагас өдөр тийм ээ. Доёоби хагас өдөр болон ничёоби бүтэн сая өдөр юм аа. Сургуулийн амралтын өдөр нь хагас сайн болон бүтэн сая өдрөө гэж. Хай. Өнөөдрийн хичээл үгээр дуслаа. Баярлалаа. Дараагийн хичээл дээр шүкудай гэрийн даалгавар тий. Гэрийн даалгавар дараагийн 5 дугаар хичээлийнхаа шинэ үеийг хичээлдээ дээрээ.